За hi guys 2025 оны 11 сарын 30-ны өдөр яг одоо цаг 22 цаг 50 минут болж байна. За тэгээд сүүлийн 2 3 өдрийнхөө би одоо үйл явдлуудаа базаад одоо яриад явъя. Тэгээд энэ бичлэгийнхаа нөгөө тастаач YouTube руу оруулах байх. За би бол ингээд сэтгэл зүгөө ерөөсөө ингээд удирдах чаддаг юм байна. Ингээд одоо e-com хийн штэ. Тэнгүүд угаас жоо хүн хэцүү юм тулгарнаа да. Тэнгүүд ерөөсөө би чадахгүй юм байна гээд тэгээд дээрэс нь кайф авдаггүй учраас ингээд за болио үлээгээд тэгээд одоо өрөөндөө ингээд өдөржингөө бүгд твтчээд л байна л да. Тэгээд хамгийн гол нөгөө e-commerce кайф авдаггүй болохоор одоо миний бодож байгаа нь болохоор яаж өөрийнхөө гой дуртай зүйлээ энэ e-comтой холбоод энэ хоёр зүйлээ комбинац хийгээд одоо явуулах уу гэдэг дээр л бол ажиллаж л байна л да. Миний өнөөдрөөс нэг бодож байгаа юм юу вэ гэхлээр за одоо тэр e-com мөнгө инээт хэрэг гэхээс өмнө нэхлээд надад угаасаа тиймээс суур байхгүй байгаа юм л да. Тэгэнгүүт жоохон одоо угаасаа өөр дээрээ дахиж фокуслаад бүр юм суур фундаментал зүйлүүдээр бол анхаарал явуул гэж одоо харж байна. Эхний ээлжинд жоохон нэг муу дадал зуршлууд дээр нэлээд сайн хүчтэй анхаарахгүй болвол эдгээр намайг урт хугацаанд бол нэрээ батны алхаар муу дадал зуршлууд бол зөндөө олон байгаа. Намайг миний амьдралыг харах үнцэг миний ажил карьер бий болоод миний хоол боловсруулах эргэтэн тогтолцоо гэдэг ч юм уу иймэрхүү зүйлсд бол сөрөөр нөлөөлөх маш олон дадлууд байна. Эдрээгээ засах хэрэгтэй байна. Тэгээд би бол дадлууд дээр нэлээд хүчтэй анхаарад тэгээд одоо угаасаа эн чинь ингээд энэ сарын хамгийн сүүлчийн өдөр шинэ он гарахад 31 өдөр үлдлээ. Ингээд энэ жил ингээд одоо ингээд фейлчлээ штэ. Тэгээд би бол за юун дээрээ алдсан одоо юун дээр ажиллахаа бодож үзээд өөр дээрээ сайн төвлөрөө дөө.